Сайн байцгаана уу? Намайг Инх тайвны Хэрлэн Баяр гэдгээ. Би л Orange Logistics компанид жолооч ажил хийдгээ ингээд 2 дахь жилдээ ажиллаж байна. За яагаад Чех улсыг амьдрахаар сонгосон бэ гэвэл Чех нь 1-р Европын холбооны улс, 2-р нь их тайван амьдралтай улс байдаг. Ажлын хувийн хувьд бол ажлын 5 өдөр, амралтын 2 өдөртэй байдаг. Амралтын өдрөөр бол та цагийг яаж өнгөрөх нь бол таны хувь хүний сонголт байдаг. Энд бол та хуулийн дагуу ажиллаж амьдарч байгаа болохоор гадна дотны орнууд руу аялах, зугаалах, амрах энэ бол бүрэн нээлттэй байдаг. Аав ээж нь ажиллаа хийгээд явж байхад таны хүүхэд мөн адил сурч боловсрох эрхтэй. Мөн Чехэд бол хүүхдийг 1-р тавьдаг учраас сургалтын орчин чанар бол маш сайн байдаг. Нэмээд хэлэхэд бол гадны дөрвөсөд бол Африк их болон мусульман лалын шашинтнууд ерөөсөө байдаггүй болохоор маш тайван, амгалан, айдсгүй байдаг да. Мөн ээлжийнхээ амралтаар их нутагтаа очиж амрах юм уу, эсвэл хөрс зэрэгэлдэх орнууд руу очиж аялаж, зугаалаж, амарч, үзүр өгүүлцэлгээ үзэж, өөрийнхөө үзээгүй сонин содон зүйлүүдэд харах иймэрхүү боломж бол маш их байдаг. Дээрээс нь Европт бол түүхэн дурсгалтын маш дээр үеийн барилга байшингууд, тийм уран зургууд, уран барилгууд бол айгүй их байдаг. Бид нэр кинон дээрс хардаг байсан энэ сайхан байгууламжуудыг дэрэгдээс нь харах бол үнэхээр таатай байдаг. Хотын барилгын хувьд бол ихэнх нь 100-аас дээш насжилттай ийм дээр үеийн барилгууд байдаг. Тэгээд одоо хүртэл ингээд сэргээн засварлаад ингээд өдийг хүртэл ингээд арчлаад явдаг нь үнэхээр гайхалтай байдаг. Монголынхоо ингээд хамтлаг дуучдын тоглолтыг ингээд үзэх, ингээд монголчуудаараа ингээд хамт байх, мөн дээрээс нь Монгол гэр, Монгол амралтын газруудаар аялах, зугаалах энэ болгон бүгдээрээ энэ Европт бол байдаг, чөлөөтэй байдаг. За ажлын тухайд ярих юм бол өмнө нь бол би үйлдвэрт ажилладаг байсан. Ээлжийн 8 цагаар ажиллаад тэгээд мэдээж цалин мөнгө бол жолооч хийх үйлдвэрт ажиллах хоёр бол эрсдэс ялгаатай байдаг. За миний хувьд бол яагаад үйлдвэрийн ажлаас татгалзаад жолоочийн ажилд орсон бэ гэхээр мэдээж жолооч хийгээд явах юм бол хувь хүн өөрөөс нь хамаарат маш их зүйлийг үздэг, сурдаг, судалдаг, ингээд өөрийгөө ингээд хөгжүүлэх боломж ингээд маш их байдаг. Тэгээд би энэ жолоочийн ажлыг сонгосон. За яагаад би Orange Logistics сонгосон бэ гэхээр 1-р нь жолоочны хувьд бол машин техник бол маш сайн байх ёстой. Тэр талаараа бол бидний машин техникийн асуудлыг бол маш сайн шийддэг. Эвдрэл, гэмтэл, иймээ тиймээ асуудал бол ер нь бол гардаггүй. За хоёрт нь гэх юм бол чи юу хийж чадж байна бол чамааг бол ингээд үнэлж чаддаг энэ байгууллага бас. Мэдээж гэрээсээ олон хоногор явах хэцүү. Хоол унднаас ахгуулаад ч юм уу те хаана амрах уу, хаана ингээ аятай тухтай байх уу, хаана усанд орох уу, хаана ямар аюулгүй байх уу гэдэг энэ талыг бол компани мэдээж зохицуулж өгсөн байдаг. Тэгээд мөн Европт бол ингээд зөндөө олон ингээд жолооч зарын ингээд амрах газрууд бол ингээд маш их байдаг. Тийм учраас ингээд ажиллаа хийгээд явхад бол ингээд ямар нэгэн саад бэрхшээл бол нэг гардаггүй. Их тайван, амгалан яг жолооч яг өөрийнхөө өмнөх өстэй ажиллаа хийгээл гой газар үзэл машин техник найдвартай ингээл явж идэг да. Мэдээж жолооч хийгээ явах бол маш өндөр хариуцлагатай ажил. Тэгэл энэ болгоныг бол ингээл маш сайн дөрвийн дагуу хийгээл явхад бол ямар ч асуудал байдаггүй. Мэдээж олон цагаар ачаахаа хүлээх юм уу, буулгах юм уу асуудал бол жолоочд бол мэдээж байдаг. За ингээд та бүхэндээ ингээд товчхон ч гэсэн багахан мэдээлэл хүргэлээ. Ингээд анхаарал хандуулж үзсэн та бүхэндээ баярлалаа. Мөн хамтран ажилладаг ажлынхаа хамт олонд бас баярлалаа гэж хэлье. Сайн сайхныг хүсье.